Гүртэн Идриусийн жавар энгэр нэвтж эндүүлэм хэрнэн басчиг тогтуухан тунгалаг үдэш ажээ. Армаг тармагхан бут сөөгөр ар билэн гойсон бэсэрхэн уулсын хэц дамнаад ганц морьтон цогтойхон алхуулна. Түүнийг лавлан харвал Түшээ Тан аймгийн далай гүний уугуул гүртэн төмөр ажээ. Түүний живэр сахал багхаан цантаад үсэгт менжин малгай сортож гялалцах нь үлэмж дөлгөөн төрхийг нь улмаач чимэхэн мэт. Гүртэн төмөр төдөлгүйхэн боргохон нэгэн овоонд ирж дөрөө мултлав. Тэрээр уг овоонд чулуу нэгийг нэмээд жавартай үдшин тэнгэрт гялбалзах төг түмэн оддыг хэсэг ширтэв. Тэгснэн овооны өмнө хэсэгт гарч тэнгэр өөд хоёр гарыг алдлан өргөөд ийн өгүүлв. Мөнх тэнгэрийн бошгоор нэгэн он алсарч нэгэн он айс. Өдрийн сайн хэмээн үзэж үдшийн сайн цагийг бодолцож өвөг тэнгэртэн даатгал айлтгая. Тусгаар Монгол улсын минь хүмүүн бүр зовлонгоос ангид байг. Тулах сүлдийг сахих хөвөн бүр нь зоримог эрмэг байг. Тулгад галаа манах охид бүр нь ариун шударгуу байг. Тунмал сайхан нутаг минь өн мөнхөд энх амгалан байг. Хөх тэнгэр хөвч хайрхан минь өршөө хэмэвэ.